Hello. За юу энэ да? Ойрд бичлэгээрээ уулзсангүй. Тэгээд энэ удаагийн маань бичлэг болохоор урлагийн үзлийн маань бичлэг байх болно. Тэгээд энэ урлагийн үзлэг маань бараг сарын өмнө болсон. Тэгээд би ерөөсөө эдитлэхгүй явсаар агаад одоо л эдитлэх гэж сууж байна. Тэгээд энэ нэг биш бүр бараг 2-7 хоногийн шахуу өдрүүдийн влог байх болохоор шууд бичлэг рүүгээ орцгоё. За ингээд урлагийн үзлийн хамгийн ихний өдөр манай ээлдэн маань бүжгэлж сурсан наарлын бүжээ та бүхэн бүжгэлж үзүүлж гин. Тэгээд яг ингэж байж байгаад бид нэр өлсөөд тэгээд хоол авч идэхээр болсон байгаа. Энд юу гэж хэлээ? Дорд харцсан зээл. За ингээд хоолоо идээд дуусгасан байна ховдоглоо. Тэгээд шууд бүжийнхаа бэлтгэлд орсон. Өөртөө сурсан болохоор их хэцүү байсан. За тэг бэлтгэлээ хийжсэн чи бэлтгэл юу самарсан бэ гэсэн манай ингээд нэг хүүхд орж ирээд түшиг доор байна гэд ёо зүгээр эн чи бүр аим юм болсон шүү дээ хүүхдүүд ноцолтоод зарим багш нар бүр энд ирж зогссон заа бас бүр амар тэгээд нэг хүүхдийн төрсөн өдрөөр ирсэн юм шиг байна лээ тэгээд бид нар бүр түшигтэй уулзсан. Хөөе та манай одоо манай ингээд орж ийн зөө ёо та нар бүр бүтэхгүй. The next day. Гэ хэлт. За тэгээд ажлын 5 өдөр дуусч ингээд амралтын өдрийн бэлтгэл маань хийсэн. Тэгээд ангидаа ингээд сайхан бэлтэж хагаад амраад сууцгааж байна. Тийм манай ээж бас хамт ирсэн байгаа. Тэгээд сайхан баян бид нар чинь борцог аарч идсэн штэ. Тэгээд шууд бүжгээ бэлдээд бичээд яаж үргэлж байгаа харсан байгаа. The next day. Өнөөдөр бүтцээ өдөр тэгээ одоо дахиад урлагийн үзлийн бэлтгэл гэж явах чинь. Өнөөдөр бол яг ангиараа бэлтгэх учраас өчигдөр бол бүжийнхнаараа бэлдсэн шүү дээ. Яа, одоо цаг 10-аас эхлэх гэрс би жоохон хоцчлоо хамгийн ярих гэртэй байж ёо. За тэгээд ингээд амраа сууж байтал энэ хоёр одоо юу вэ гэдэг хагцаж чадахгүй нэг тэрэл суугаад юм зүгээр. За тэгээд одоо ингээд цэргийн ховцыг өмссөн ингээд бэлтгэлээ хийж байгаа амраа сууцгааж байна. Одоо бас жоохон байжгаад элэнгийн ээж биднийг бүжгийн ховц авахаар өнөр явна гэсэн. За тэгээд бас урлагийн үзлийн хажуугаар постэр хийх хэрэг гараа тэгээд ингээд ийм хичээнгүйлэн хийж байна манай гэрэлт ирсэн. За юуны тухай постэр хийж байгаа вэ гэхлээр ер нь бол халахын дэ эднэрийг харуулсан тийм тухай одоо тийм постэр хийх байсан юм аа. Тэгээд энэ урлагийн үзлийн өдөр бас хураалах байсан болохоор ингээд сайхан хийгээ сууж байна. За тэгээд энэ одоо ингээд яагаад ингээд царайлаа суудсан бэ гэхээр уцыг нь бэлтгэлээ хийхгүй байна гэд уцыг нь хураагаад авсан юм аа. Тэгээд асуулт нь зөв хариулж чадах юм бол уцыг нь өнгөгээд ерөөсөө хариулж чадахгүй амар уурлаа манай уцныхаа. Йоо. Одоо тэгээд бүр энэ чи үхгээд бүр ингээд хоолой молгоо багалцуурдаад энэ одоо жоохон. Йоо, үе энэ жоохон хүчгийнүүд. Йоо. Тэг ингээд секундээр насуу нэгсахгүй хэдэн минутын хэдэн секундэд юу гардаг гэсэн ингээд цээжлээ сууж байна манай ирэхээс. The next day. Манай бүжгээ хавцсан. Готлын бүр надад амар бариад авахгүй. Амар хэцүү. Готлын амар хэцүү амар утгач. Ууг нь миний гутал амар гоё. The next day.
За тэгээ яг урлагийн үзлийн өдөр манай тайзны байр солигдсон гэдэг тэгээд зааланд очиж бэлтгэл хийсэн байгаа. Тэгээ үсийг нь би хариуцж бүгднийг шуугаад мейкапыг нь гигэнэ эло хийгээ тэгээд сайхан ингэ суцгааж байна. Тийм. Тэгээд гигэнэ элэн бид гурав бусдыг нь бэлцээр байгаа жоохон оцож ятсан байгаа. Сонсно. Үсээ яцсан. Горил. Одоо толгон дээр цөв хийж байна. Эл Нари. Өнөөдөр чи яг сайхан өдөр хүн нэр хэвшээ санагдаад байна. Их орноо хамгаалж байсан билээ. Бид тэдний зүрхэнд өнөөдрийн их даруй үргэлжлэж байна. За ингээд ангидаа яриа сайхан юм мэдээ шагнал гардуулахыг хүлээгээд сууж байна. Тэгээ зааланд очоо сайхан шагнал гардуулахаа хүлээгээ суугаад байна. Ирэхэс энд байна. Гигэнэ элэн цаан байна. Энчээ байна. Яа. За тэгээ манай хөгжмийн багш биднэрт зориулж маргааш энэ нарлуу хамт аялцгаая гэдэг дууг дуулж өгсөн. Тэгээд бид нэр бүжгээрээ 1-р байранд орсон. Ямар бүжиг бүжиглсэнийг одоо хараарай.
За тэгээ бид нэр зөвхөн бүжгээрэл нэгдүгээр хайранд орсон. Тэгээд миний бичлэгийг үзсэн баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.